Нийслэлийн 82 дугаар цэцэрлэгийн багш нар багчуудад газар хөдлөлт, галт төмрийн гинтийн ослын үед авах арга хэмжээг зааж байна. Энэ нь хүүхдүүдэд багаас нь аюулгүй дүрмийг хэвшүүлэх, насан туршийн дадал болгох зорилготой юм. Наслын онцлогт тохируулж сонирхолтой тоглоом хэлбэрээр зааж байгаа учраас хүүхдүүд хурдан сайн сурч байгааг багш нар ярьж байна. Нийслэлийн 82 дугаар цэцэрлэгийн багш нар хүүхдүүдэд газар хөдлөлт, галт төмрийн гинтийн ослын үед авах арга хэмжээг зааж байна. Энэ нь хүүхдүүдэд багаас нь аюулгүй дүрмийг хэвшүүлэх, насан туршийн дадал олгох зорилготой юм а. Насны онцлог тохируулж сонирхолтой тоглоомгоо зааж байгаа учраас хүүхдүүд хурдан сайн сурч байлаа. Зогсоод гүйж болохгүй. Суун хэвтэн Одоо яасан бэлээ? нөгөө гал команд машиныг нөгөө миний гэр шатаад байна гэж хэлэх ёстой. Ачуун норгоод хамраа дарна. Утаа ингэж ихэр гарч байгаа үед амаа нойтын альчураараа дарахгүй л гэдэг. Хоолон биенд нь ороод өгнө. Биенд нь утаа орно тий. Нэгтэй альчураар дарах ёстой. Амаа дарахгүй л яах вэ? Нойтын альчураараа амаа дарахгүй л. Хоолоор нь утаа ороод өгнө. Газар хөдлсөн үед яах ёстой вэ? Суун нуухтан хөлийн малгай эхлэж өмсөн дараа нь тэгээ дээрээ мод тавьж гэн. Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн дагуу хүүхдүүдэд гамшигын үеийн сургалтыг 7 хоног бүрийн пүрэв гарагт орж байна. Хүүхдүүдийг уйдаахгүй байх үүднээс 7 хоног бүр өөр аргаар заадаг байна. Сургалтыг сонирхолтой байдлаар хүргэх үүднээс хувцас хэрэглэгдэхүүнийг ашиглах болжээ. Ингэснээр хүүхдүүд илүү идэвхтэй оролцож богино хугацаанд сайн сурч байгааг арга зүйч хэллээ. Хичээлийн жилийн хугацаанд 7 хоног бүрийн пүрэв гарагт манайх аюулгүй амьдрах ухааныхаа энэ сургалт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулад явдаг. За ганцхан түлэгдэлт байхгүй тийм бас нэг хүүхдийн тусламж чимээгүй тохио гэдэг байдаг шүү дээ. Тэрийг хүртэл бид нэр ингээ хүүхдтэд зааж өгөөд явж байгаа. Хүүхдийнхаа 108 утсыг хизээ хэрэглэх үг гэдэг тийм тэр 103 101, 102, 103 гэдэг нэг анхны тусламжийнхаа утаснуудыг хүртэл ингээд хүүхдүүдтэй сургалтаараа ингээд ороод явж байгаа. Гамшигын үеийн сургалт орж эхэлснээр хүүхдүүд өөрийгөө хэрхэн хамгаалах чадварт суралцж байна. Тодорхойлбол гал гарах үед авах арга хэмжээ, анхны тусламж, газар хөдлөлтийн үед урьдчилан сэргийлэх аргыг дэлгэрэнгүй тайлбарлаж байлаа. Энэ нь хүүхдүүдийг ирээдүйд учирч болох эрсдлээс хамгаалж байгаа үр дүнтэй арга гэдгийг багш нар мөн онцолж байлаа.